Хоёр мандал хайрхны оройд бурхад чуулдаг гэлцдэг. Новелла. Гэвч биднийг хайрлах амтан олддоггүй. Гэрэлд орчлонд бид чон явхаас өөр аргагүй. Төрийн шагналт соёлын гавьяз зүтгэлтэн ярв найрагч дөнгөтийн цоодол. Дөрөвдүгээр сар хэдийн гарсан ч их хөвчийн арын цас арилаагүй. Бутас өөгний ёроолоор харлан хайлмагтаад хэцүү орсон зудтай өвлийг залгасан хавар нэг л дулаарч өгөхгүй байлаа. Хараа ёроогийн сав нутгийн олон зуун сүрэг чонон донд өндөр цагаан өлөгчөн хэмээх нэртэй өндөр том чадтай цагаан чон, догшин шар гих шаргалдуу урт биетэй төрөмгийн аран шинтай үхрийн бяруу шиг том эр чонтойгон үнэглэгийн зоон дээр гарч ирвэ. Өглөөний сэрүүн тунгалгийн орон гэлтэй хараа голын саруул хөндийн нэгэн өндөрлөгт энэ уулан дээрээс орчны газар дэлхий өмнөө байгаа цаасан дээр тавьсан мэт илхэн харагдаж алсад тэнгэрийн баруун хаяана хурмст тэнгэр багнадсан их бага хоёр мандал хайрхан тэртээ өмнө зүгт ихэн ноён уул хайрхан цэнхэртэйд өглөөний сиимгэр цагаан ман дундаас цухих оргилд нь нар тусч харагдах авай. Тэр хоёр чон үнэглэгийн зооны өнгөр жилийн борог өвс хяаг хялган шаргалтан намуухан салхина нуурын мандал мэт мяралзан долгилохыг ажин хэвтгэхдээ энэ их хөндийн хаахан нь аюул зовлон анчин гөрөөчн байгаа бол гэж болгоомжлон хүний өмхий үнэр агссан бууных нь шинхэн тос муухан анчны цэвэрлэж сүмддэггүй бууны тоос тортог бариулаас нь ханхалдаг цус тосны үнэр сэвэлзэх салхинаас мэдрэхийг хичээж нам гүм огт хөдлөхгүй хэвтэж шинжсэн бүлгөө. Тэгээд анир чимээ айх аюулгүй мэт болохоор нь хоёулаа хойд хоёр хөл дээрээ үндийн оцоож зогсоод баргийн өндөр хүний дайтай болоод бас л баахан ажив. Авхаалж хямартай анчин байсан болоо үүр цайхаас айл өмнө энд гарч ирээд орчин тойрны уул хад жалга судаг бүхнийг дурандж суухсан. Өнөөдөр тийм хямартай анчин алга байхыг төвчээртэй хэвтэж хараад сая үнэгний зоон дээр гарч ирсэн нь энэ билээ. Хараа голын тунгалаг ус хар торгон саатай эмжээр мэт угалзраад эргийнх нь гөлглөж амжаагүй бургасан төглүүд анир чимээгүй. Тэр хараа голын хойд эрг уулын билээр алслан одсон төмөр зам наран доогуур гялалзан нарстын хошуу орон үзэгдэхгүй болно. Тэр дор төмөр замын зөрлөгийн яотон шиг ижлэхэн цагаан байшингууд арынхан дэнжийн малтай 5-6 айлын хот хороо гадуур нь үхэр мал харагдаж хург шиг майлалдан цовхорч хашаа пүнзэндэн түчигнэн. Цаана нь гэр гэрийнхээ хаяа дэрлэн буусан арваад гэртээ хот айлд дандаа тэтгэврийн хөгшөд амьдардаг болохоор үүр цайхтай уралдан болсон илт хурай модны цэнхэр утаа гэрүүдийн яндангаар савсана. Хоёр чон баруун тийш гүйж билүүт гацаан дээр гараад шиврийн гол дартийн хөндөй рүү харайв. Дартийн шоронгийн жижиг сойрон шиврийн голын гарам хавцаа тарьсан ногоогоо сахисан дөрвөн айлаас өөр юм харагдсангүй. Буу шийдэм үүрээд ангөрөөнд явж байгаа амтан алга. Чон айлгадаг бас нэг юм гэвэл модны жолооч нарын зарим нь буутай явдаг болохоор
галсан булаг орох машин зам билээ. Ногоо тарьдаг айлуудаас нэлийн хойно хар үзүүрт хар даваагийн ганц гэр бургаснаас зайдуу торойно. Хар даваа хэмээхэд өч гарсан эхнэр аваад айлуудаас зайдуу суудаг болсон билээ. Хартай гэж жигтэйхэн болохоор нь тэгс юм уу? Ерөөсөө туранхай хар юм болохоор нь тэр юм уу? Нутгийнх нь хар даваа гэдэг. Даваагийн эхнэр жигмэд дулам гэж зүүн хараагийн соёлын ордноор өдөр шөнөгүй эргэлдсэн хийсэн тогтсон ажилгүй хормой хот султаач гэсэн хүнд хоргүй амтан. Даваа яаж яваа тэрнийг 2 жилийн өмнө гэртээ авчирсан юм. Бууж мортсон хүн болгонтой хөгшин залуу гэлтгүй хардаж угийн амцар эхнэр нь урдаас нь хэрэлдэж сүүлдээ зодон нүдэн болно. Хардаж ууралсандаа эхнэрээ хамаагүй зодчихоод шөн оройн бурууга хүлээн би чамд хайртай даалын гэлээ уучлж үз гэж эхнэрийн аргадаж уйлдаг муу эр боловч өглөө нь дахиад л хардаж зам харж зогслоо. Хэнийгээ хүлээгэв гэж эхнэрээ таамаглана. Зүүн хараагийн дэрээвэнд ажилтай ажилгүй ядмагхан амьдардаг 2 дүүгэн эргий гэхэд нь мөнгө төгрөг идэж уух юм аваачаад өгчихнэ. Өрдийн хар юмнуудтайгаа уулзаж учрна гэж хармын санаагаар муу жигмэд дулмыг хардаж зодож явуулдаггүй байлаа. Хар даваад алагдсан хорвоогийн хамгийн азгүй зэрлэг гахаан ганц шулдан гуй замын жолоочоор дүүнертан өгч явууллаа гэж хөөрхий эхнэрийнхээ хөлийн хуг цогсон аж. Нөгөө жолооч нь цагдаад хэлж хар даваа золтой л дээлээ толгой дээгүүрэн нөмрөлгүй торгуулад салж билээ. Хэцүү амьдралаа сайн болсон уу жигмэд дуламж өнгө царай алдаж турж эцээд жигээ хэмээх туранхай хар авгай болов. Хөгшин хүнтэй ханилсан залуу хүн хамаг шимшүлтэй нөгөөдхтөө өгчхөөд өөрөө хурдан өтөлдөг гэдэг үгч ортой юм билүү? Жигээ яаж мэдхэв дээ? Харин хаа очиж хар даваа овоо хитэн төгрөгтэй. Зах зээлд орох хөрөнгө хөвчлөх үед хаанаас нь тийм ухаан гарав гэмээр хөдөлж мал хуй авч зарж хөдөөнийхнийг хуурч мэхлэн баахан хувьцаа авснаа зарж борлуулад хараагийн банкнд хавдарчихсан. Одоо ажил төрөл хийхгүй нэх мал хууйгүй хоройд хонь арваад адуутай. Хаяа анд явмаар болж эргүү туссан юм таарвал тарган туранхай гэлгүй намнаж би ч аваанч шүү гэж тэрэндэн хөөрцөглөнө. Жигийн ганц дээлийн өнгө авъя гэхэд чамайг торгож өмссөн дайланбж өмссөн би хайртай л байна. Чи хэндээ гоёх гэв гэж уурлаад дурданч авч өгдөггүй харамч амтан билээ. Өнгөрсөн жил хүүтэй болсноос хойш цэвдэг сэтгэл нь жаал зөөлрөх болов уу гэж чигээ горьдсон ч талаар болов. Харин ч хүүгээ хаяа өвөр дээрээ авч байхдаа миний хүү мөн үү? Хамар нүд нь адилхан байна уу гэж айхавтар шинждэг байлаа. Гэвч царай нь цагаан л болохоос хавчиг толгойтой онигор нүдтэй яахын аргагүй өөртөө нь адилхан хүү өөдөөс нь дооглох мэт инээж байдаг байлаа. Хар даваа гэж эхнэрээсээ бусад хэнийг ч дийлэхгүй боловч хартай омогтой шартай хар хүн ганц гэрээрэн хаваржиж байлаа. 2 чон дартийн хөн дээр бууж ирв. Хөндөй амгалан тайван байсан боловч модны зам дээр нэг ханхай 30 машин зогсож байлаа. Жолооч нь хар даваагийн тонсон бол удахгүй гэрээс гарч морь харна. Даваа эзгүй болохоор л жолооч тэднийд
хоонсон хэрэг. Хэрв даваа сүрхий амтан болж аанд явсан бол одоохон ирнэ. Тэгээд хоёр чон харвал онохгүй ч гэсэн араас нь буудаж сандрагна. Машин үнэхээр эвдрээд жолооч нь хавиндаа унтсан бол бас буу таям байж гайвалвал яана. Хоёр чон байдлыг анхаар шийдэн ойн захад өвсөн дотор хэвтэв. Хүн гэдэг амьтан яг чон шиг дандаа хоол бодож боргороос чадвал бууг хандгай гахай торой ядвал тарваг зурм намчих санаатай буу авч явна. Талах тариа, жимс ногоо, цагаан идэ иддэг. Намар болгон идэж төхөөрч өвл хавран зооглоод зун нь борцон өдөн бас хонь ямаа гаргадаг мөртлөө өлөн хоосон явдаг юм шиг л өлөв долов хийж ан амтны амийг таслах санаатай явдаг нь гайхамаар. Эсвэл үнгүй махан дуртай, үгүй бол алж шулахын аимшигтай дон шүглсэн амьтад юм болов. Тэр хоёр чон хоёулаан байтугай сүргээрээ явхдаач хүнлүү дайрах нь битгий хэл хуужир нуг шивэр тарнын айлуудын малнаас төөрсөн өнчин хураг ишигч бараг авдаггүй билээ. Гэвч хүмүүс чухам яагаад тэгж үзэн яддгийг ойлгоход чонын сэргэлэн сарвал ухаан хүрдэггүй юм. Хар даваагийн гэрийн үүд гинт онгойж ногоон өмд цамцтай нэг хижээлэр гарч ирээд бараг морных нь уяа руу шээчгээд явдал дундаа өмдөн товчилж гэрлэг буцаад орчихв. Даваа гэртээ байхгүй бол хэн нэгний морь гадаа нь уяатай хондог. Эсвэл галсан булгаас мод тээдэг машины жолооч нарын хэн нэг нь эцэнхий хар хүүхэн гэж гололгүй хорвоогийн нэгэн шөнийг өөрийн хөрөн жаргаж хондог болго. Тэгэлээр хар даваагийн хардхан ч бас аргагүй юм шиг. Хоёр чон бэлтрэгнүүдтэй яарч байлаа. Үүрнээсээ гараад хоёр хончихсан яваа болохоор өлсж ундаасан хөөрхөн бэлтрэгнүүдийн санахын хэр санаж байв. Тэр хоёр зориг шулуудан ойгоос гарч хөндөй хөндлөн сун харайлгахад хүн хашгирч буу тавих нь битгий хэл нохойж худсангүй. Өндөр цагаан үлгчний хөх чинэрч бадаараад хурдан харайлгахад хэцүү байв. Эхийгэн ирмэгц паацганалдан ирж нүдэн нээгдээгүй тас аниастай чигээрээ хөхөн хөхөх гэж суг цавирун довтлогох хөөрхөн бэлтрэгнүүдтэй яарч явлаа. Амьтны их болсон юм хойно үр төлөөнгөх сэтгэл нь яарч байхын хажуугаар ямар нэгэн муу юмны совин татаад байх шиг санагдаад байв. Хангай газрын биерхүү том чоннууд цугласан холын зам ангийн харгуйд ханиан болгосон догшин шар хэмээх үхрийн бяруу шиг урт том биетэй зэрлэг төрөмгийн эр чонон араас нь дагаж явлаа. Өндөр цагаан үлгчин чонын сүрэгт эртээ бяртай эрэмгийн зоригтой нь энэ догшин шар билээ. Орооныхон үеэр бусад чонтой тулдан химлэлдэхэд догшин саарлал бүгдийг дийлдэг байсан. Бүр нэг хэрэг мэдж бяраа таниагүй залуу эр чон нэг удаа догшин шарыг гөрөөсөнд явсан хойгуур өндөр цагаан үлгчнийг гендүүлэн ганц үсрэн араас нь мордоод оцгонож билээ. Өндөр цагаан ч ороо норсон эм амтан болохоор залуу халуун эр чононд нэгэнтээ мордуулж ялалтын хаалгаараа оруулчихсан болохоор яаж ч чадсангүй. Бас цаана нэг дургүй биш байсан болохоор нүдэн тасаанин урд хөлөөр газар самардаж ёслолын буудлага тавихын даваан дээр нэг хүчтэй амтан залуу эр чоныг нуруунд дээрээс нь ховх татан авахд сая эргэж харвал догшин шар байж билээ. Хөөрхий залуу чонын газар тулан бүх булчин шүрмсэн чангалан жийж байсан баруун хөлийнхэн тахимыг аимшигтай урт соёогон шигтгэн ховх татаад бүдүүн хүзүүгээ шилгээх мэт ард тийш шидэхдээ хөөрхөн залуу чонын хойд хөлийг хавх мэт тасдаад хайчихсан. Нохой болоо зуусан газраа
амаа ангайлган тавиад дахин хаздаг бол чон гэдэг энэ аимшигт амтан зуултаан тавьдаггүй. Аимшигт том соёонуудаараа хутга мэт зүсэн цуу татдаг. Догшин шар бол үзэсгэлэнтэй, эр бяр, эрэмгий зоригтойгоос гадна бас өндөр цагаан өлөгчөнд чин үнэнч муухан чоныг барьдаг дөрвөн нүдтэй хотны Монгол хар нохтод өндөр цагааныг гүйцэтгэхийн даваан дээр эргэж дайран тэр том нохттой ганцаараа үзэлцэн амийн аварч байсан юм. Догшин шарын уурлах сүр жавхлангаас сүргийнх нь эр чон байтугай хавийн чоннууд харж чацаг харвуулан зугтдаг. Тийм ч болоод сүргийн манлай өндөр ташаатай сарн дандаа гялалзж явдаг үзэсгэлэнт өндөр цагааны бэлтрэгнүүдийн эцэг болсон болго. Догшин шар өндөр цагаан өлөгчин чонныхон араас дандаа дагаж явдаг нь араас гинт давтлах аюулаас ханиан хамгаалж явдаг хэрэг байлаа. Үүрэндээ нилээд ойртож ирснээ өндөр цагаан зог тусан хоёр чихэн хайчлан сортойч сэрвэнийх нь үс босов. Догшин шарч дороо зогслоо. Бэлтрэгнүүдийнхээ байгаа үүрлүгээ дандаа салхин дороос нь эрдэг нь тэнд юу болж байгааг үнэр чимээ хоёроор нь мэддэг бүлгөө. Адууны шинхэн хомоол салхинаас үнэртэж байлаа. Хоёр чон доошоо навтайн босоод өвснөөс намхан болж урагш мөлхөв. Хүний амнаас ханхалдаг эдсэн хоолных нь өмхий муухай үнэр гарч байна. Бүр дөхөж очвол хүм мар хоёрын аль нь ч байсангүй. Хүн ирээд явжээ. Үүрнийх нь амийг эвдэж томруулсан харагдлаа. Юу болсныг дор нь ойлгосон өндөр цагаан өлөгчин аимшиг тайгаар өлөв. Дэрэгдэн байсан догшин шарын сэрвэний үс бас бослоо. Тэгээд айхыг умартан нөхрүүгээ давхин хүртэл азуулж хүн отож байсангүй. Бэлтрэгнүүдийн суйлжээ. Өлөгчин чонын амьдралд үхээс илүү аимшигтай хэцүү зовлон бол бэлтрэгийн суйлуулах. Бэлтрэгнүүдийг амьдаар нь аваад явсан байв. Гэтэл нүхэн дотор чимээ гарч ганцхан бэлтрэг мөлхөн гарч ирэв. Баазгар цагаан хэмээх их хайртай залхуу гэмээр бусдаасаа дандаа хоцорч байдаг. Заримдаа хөх олдоогүйд гунин гянаж хэвтдэг эр бэлтрэг ганцаараа амьд үлджээ. Нойр ихтэй болоод сэрэлгүй унтаж байсан уу? Ухаантай болоод нүхнийхээ уг мухарт наалдаж хэвтэн ам гарсан уу? Ямар ч гэсэн ам гарсан байлаа. Өндөр цагаан баярлан нөгөө бэлтрэгээ өнхрүүлэн тоглож, үнэрлэж ханахгүй долоож байлаа. Тэгээд хөхийг өгсөнгүй. Шилэн хүзүүн дээрээс нь зуугаад урд нь бэлтгэсэн нөөц үүрлүүгээ гүйлээ. Догшин хар эхлэн орж бэлтгэл үрээ үзээд араас нь өндөр цагаан өлөгчин чон бэлтрэгийн зуусаар орж ирэв. Догшин хар шөн идсэн хоолон бэлтрэг тэр хоёрт гуйлган гаргаж орхиод бэлтрэгийн суйлсан эзнийг олохоор буцаж өвлөө. Морины шин хомоол байсан болохоор эзэн их холдоогүй гэдгийг тэр мэдэж байв. Бэлтрэгийн суйлсан айлыг олоод хотын харлууландаа суйлсан эзнийх нь хүрээнд соёогон шигтгэн гэж хөгшин эр чон шийдсэн байв. Догшин хар морины мөр үнэрлэнгүйсээр үнэхээр холдсонгүй хар даваагийн гадаа хурж ирэв. Бэлтрэгнүүд нь алга. Гэвч гэрт хар даваа эхнэрээ зодож хашгирч эхнэрийнх нь ойр дуу тавин орилж байх сонсдож байлаа. Уяан дээр нь байгаа морийг барьчихаад явах юм уу гэснэ. Үгүй ээ. Мэдснээ мэдэгдэж болохгүй.
Чамтайч тооцооводон доо. Чиний хотыг харлуулна гэж догшин хар хорсон шийдээд эргэж гүйлээ. Эрэм хоёрын гэрт зодон үргэлжил сар байлаа. Хар даваа түлэн дээрээс хэрчим хармад өнхрүүлэн гэрийнхээ гадаа зүүн хаяанд авчирав. Алдсан хэдэн мордоо ирж яваад чонын үүртээ таарч соёлсондаа тэр баяртай байлаа. Бэлтэргэн сойлуулсан үлгчин чон өшөө авдаг гэж даваа сонссон л доо. Гэхдээ сойлж байх энэ үлгчин чон ямар харсан биш. Тийм болохоор давааг яаж мэдэх вүлээ? Чон байтугай хүнч хулгайчийг олдог билүү? Сүүлийн хэдэн жил малын хулгайгаар амьдарч яваа самбууг мэдсэн. Мал хулгайлж байхыг харсан хүн ер нь байна уу? Самбууг хар мөртөөж билүү, хар гартаач билүү нэг юм хэлж хүмүүс сэжгэлдэг байлаа. Самбууд малан алдсан айл нэг л доош ороод ядахнаал хонь ямаа хамуунд бариулдаг. Тийм болохоор хүмүүс харсан ч хараагүй юм шиг дуугаа явцгаана. Зах дээр мах бөөндөж байгаад им тамгаар нь баригдж байсан гэдэг. Цагдаад баригдаад хэд хоног алга болсноо төдлөггүй л царай нь жаахан цонх хийсэн юм гарч ирээд янга тогсон хар морион унтчихсан айл хэсч явдаг хүн. Тэм хүнийг барьж өгнө гэдэг чөдрийн ганц нэг морион хараагийн гуанзанд авчруулж хуушуур хайруулна гэсэн үг хэмээн хүмүүс төвөгшөөдөг билээ. Ийм болохоор алдсан нь 15 авсан нь ганц 5 ажигуу. Тийм байхад бэлтэргийн суйлсан хүнийг чон олдог гэж юу байх вэ? Чон ухаантай айлгэн. Би 4 төгссөн хүн юм чинь арай ухаантай байлгүй яах вэ гэж хар даваа бодож байлаа. Шууд айд хийсэн бэлтэргнүүд амьд байв. Төмөр замын дээр модоор барьж шаварцсан муу байшингийнхаа зойронд хийсэн болохоор бэлтэргнүүд хаана байсныг догшин шар олоогүй ачаа. Хөөй! Сөхөд амархан хормой хот чинь хөдөлж явхад саад болоод байна уу? Төрглөөч! Гэж даваа гэрлүүгэн хашгирав. Битгий дарамжлаад угаарай. Замын машинд суугаад ганцааран чинь хар герт чинь хаяад явчихна шүү гэж эхнэр нь хариу хэлэх дуулдав. Тэгэлдээ чамайг хэн автдаг юм? Хараа орох замда өмдий чинь л нэг шовтлно биз. Хараагийн бараа харуулад ширхэнцгийн ард хөөгөөд болгочихно биз гэж даваа амандам бувтнав. Чанга хэлхээсээ бас айж байлаа. Өглөө эрэхтэн нэг хар юм гэрээс нь тэр урд тавьсан машин руугаа гараад цадсан боохоо шиг гүүхийг хараад эхнэртээ гарынхаа бэрийг үзүүлсэн билээ. Одоо боллоо. Хэтэрвэл нэрээ хүүхдийн тэврээд гүүгээд явчихна гэж даваа бас айв. Чи төмпөн сав банз модны юм гаргаад ирэх хөө гэж эхнэрэн царайчлав. Чанж идэх нү? Төмпөн саваар яадаг юм гэж эхнэр нь хаалгаар цухын асуулаа. Чи дуугүй аваад ирээ. Жижиг хар хушгаан авчирч бэлтэрг өвч. Социализмын үед бэлтэргний сарсан хоншоор болгонд нэг хонь өгдөг байлаа. Одоо тэгж өгөх хонь мал сумын захиргаанд байхгүй болсон гэв. Бэлтэрг өвчж яах нь? Тэрний арсаар юу хийдэг юм гэж том цагаан төмпөн бариад гарч ирсэн эхнэр нь асуулаа. Тийм биш ээ, хөгшин минь. Чонын амьсгаанаас бусд нь их үн хүрч байгааг сонсоогүй юу? Элэг бөөр, зүрх уушиг, тарих нь хүртэл их үн хүрч байгаа. Бэлтрэгч нь бага амтэн. Баячуул туглын мах зоогддог гэсэн. Тэгэхээр бэлтрэгний мах сул эм байгаа. Махын ч иддэг. Чи тэгэд хаан зарах юм? Манай хараагийнхан идэх нь байтугай сэжгэлнэ үз. Хот явнаа. Хүүгэн аваад гурвуулан хот явна. Жаал зугаан мөнгөтэй болж авъя гэж хар даваа хэлээд
үүдэн шүдэн онгорхой улаан амаа ангаж дарвайтал инэв. Өндөр цагаан өлөгчин догшин шар хоёр гэрийнх нь урдах бургасан дотор тэднийг ажиглан харж хэвтэв. Даваа үхэр бургасны том гишүү авч шуудаатай бэлтрэгнүүдийг гаднаас нь цохилв. Бэлтрэгнүүдийн гаслаж гянах болгонд өндөр цагаан өлөгчний сэрвэний үс ард сайн босч догшин шар амаа цууртал ангайн архирв. Тэр хоёр зэрэг үсрэн босч сунж хараагаад хар давааг эхнэртэй нь барихад бэлэн байсан боловч гэрийн эздийн гарт мэсэг ялалцах нь саатуулж байлаа. Хар даваагийн модоор цохих тоолон бэлтрэгнүүдийн гянаж гаслах дуу намд саар байлаа. Уяан дээр байсан даваагийн туранхай хээр морь чонын үнэр авч үүрсэн сул шахам ганхах муу яг нь унгах шахаж цулбуураа таслах гэсэн мэт хойш цахалж айдас дүүрэн янцгаав. Энэ муу адсагч нь яагаад байна? Шуудаатай бэлтрэгнээс айдаг хэрэггүй. Иймч хүлэг морь байх гэж хэмээн даваа эхнэртэй хэлснэ. Чон их өстэй амтан гэсэн их нь ойр хав байгаа юм биш үү гэж эхнэрийнхээ айсхийн дуугархад чи битгий аа гэгээн цагаан өдрөөр хотонд ирдэг чон гэж арай төрөөгүй байлгүй ирлээч гэсэн бузартайгаар нь чамайг л барив гэж. Чи баг хуцаарай. Би нэг л өдөр алга болоод өгнө шүү. Харах юмсан гэж хар даваа хэлээд үүдэн шүд онгорхоо амаан ангаан инээхдээ ямар гээч муу юм ёрлон дуудаж байгаагаа мэдсэнгүй. Харнаа чи гэж эхнэр нь хэлв. Хар даваа нүдэ нээгээгүй нохон гөлөг шиг жижигхэн бэлтрэг шууданаас гаргаад дээр гэгчин далайн газар сав. Тэгээд хөдөлгөөн болсон бэлтрэгийг эхнэрийнхээ урд шидэв. Өвч наатха. Тарвагал өвчөж явснаас бэлтрэг өвчөж үдсэнгүй. Энэний арьс хинд хэрэгтэй юм? Тарваг зурмны арьсаар дээл доторлдог биз дээ. Бэлтрэг чинь чонын зулцэг. Чонон дах болдгүй юмаа гэхэд хүүгэн 5 нас хүрч үсийг авахта дээл хийж өгнө гэлээм. Жигээ хүүхэн хурц үзүүртэй жижиг хар хутгаар бэлтрэгний өрөөсөн хөлийнх нь арьсыг ярах гэж зүстэл хөөрхий бэлтрэгний үхэж амжаагүй мах татвас хийв. Бэлтрэг нь месний үзүүрт татвас хийхэд догшин шар тэсэлгүй босоод иртэл өндөр цагаан өлөгчин түүнийг хориглон архирв. Сүргийн манлай өлөгчин чонныхон бодлоос зөрж болдгүй хатуу хууль чонын сүрэгт байдаг ачаан. Догшин шар бэлтрэгнээс амиан солиход бэлэн байсан боловч хизээний чон болгон өнгөрч. Модоор цохиулаад үхэх нь үхэж, бэртэх нь бэртээ үсттэй. Харин хүн та нар нялх бэлтрэгнүүдийн минь яаж тамлан алахыг энэ насандаа мартахгүйгээр санаж авъя гэж өндөр цагаан өлөгчин бодож байлаа. Тэр хоёр дөрвөн бэлтрэгийн өвчөв. Модоор цохиход толгой тархиараа оногдоогүй эрүүл үлдсэн хоёр бэлтрэгийг гэрийнхээ зүүн хойно задуухан даваа аваачиж төмөр гадснаас гинжлэв. Төмөр гинж таслаад явбал аз чинь гэж хулмалзан гинаж гөлөг мэт хөл доогуур нь мөлхөх бэлтрэгнүүдийг даваа нэг өшгөлж хөөд буцаж ирэв. Хөөгшөн энэ дотор эртний нэг аятайхан аваад наад банзан дээрээ тус тусад нь тавиарай. Тэгээд өвдөж завсан хүмүүст өндөр үнээр зарна. Ер нь бол хотод илүү үн хүрнэ л дээ. Явдаг юм шүү гэж даваа хэлв. Самбуугийн эцэг нарийнцсан дуулдсан. Наадхын чинь улаан хоолой ходоодноос аваачж өгөх юм билүү гэж эхнэр нь хэллээ. Чи бас самбуутай хизээ уулзаатгав. Чи өөрөө гэрт нь аваачж өгмөр байна аа? Үгүй дээ. Чи л аваачж өгөхгүй юу?
Самбуу талтай байвал хэдэн адуунд чинь хүрэхгүй болов гэж бодсон юм. Чи урдчилсан төлбөрийг хийж гисэн бол би юу гэж ангийнхаа үнэтэй зэнтэй юмыг өгч байдгийг. Ангийн шүү. Чиний энэ ам биш хулгай байглаас бүр цаашлбал нялх амьтдыг эхээс нь хулгайлж байгаа юм. Чи бурхнаас ч айдгүй нүгэлтэн. Би хулгайч бол чи ч хулгайч та. Бид хоёр хам хэрэгтэн. Бурхны өмнө шүүгдэх вэ? Чи тэрнийг мэддэг юм уу? Дуугүй наатахан дуусга. Өндөр цагаан өлөгчин тэр улайг дахин харж чадхаа болов. Нүдийг нь нулимс бүрхээд харж ч болохгүй байлаа. Хоёр чон тэр шөндөө даваагийн хотонд дахин ирэв. Хашаанд байсан хориод хонь үргэж бижигнэлтсээр дууссан боловч урд шөнө адуугаан хайж нойргүй хонсон хар даваа модны жолооч залуутай жаргаж хонсон жигээ хүүхэн хоёр сэрсэнгүй. Өндөр цагаан өлөгчин хоёр бэлтэргээ уяанаас нь суллах гээд бас чадсангүй. Догшин шар уяаг нь таслах гэж хичнээн ч хэмлээд болсонгүй. Хоёр бэлтэргийг төмөр гинжээр төмөр газснаас гинжилсэн байлаа. Үхрийн ямар ч яс тас хаздаг, бут үсрэгдэг догшин шарын соёо шүд төмөр гинжийг яаж ч чадахгүй байлаа. Аргаан барсан тэр хоёр бэлтэргнүүдээ хүний гарт муугийн үзүүлж амьдаар нь арсыг хуулуулахгүй юм гэсэндээ хоолойг нь тас хазж орхив. Удаан зовсноос түргэн өөх нь чонын хууль байв. Тэгээд малынх нь хороонд өсөрч ороод хашаатай байсан хориод хоньноос нэгийг ч үлдээлгүй барьж хаяад нэг хураг сэрвэн дээрээ шидээд уулын өөд харайлган одов. Гайхалтай нь хар даваагийн эцэнхий морийг яасанчгүй. Даваа өглөө нь босоод хотоо харалсныг үзээд толгойгоо барин гаславч байнга барьж ундаг хээр морийг оролдоогүйд аз хямартай доо баярлжээ. Гэвч баярлах цаг болоогүй байлаа. Хар даваа зүүн хараагийн эмнэлгээс хөөгдөж гарав. Залуухан хэрнээ хэвлүүхэн эмч хүүхэн түүнийг ихэд сэжиглэнгүй харж түүхийн мах торонд хийж барьчихаад эмнэлгийн газар юу гэд эргэлдээд байгаа юм? Тарвганы түүхийн мах зараад байгаа юм уу? Алив цагдаа дууд гэж шачигнав. Энэ муу архичин царайлсан хар юм ичээний тарвга суйлсан хулгайч байх л да. Гүч чамайг үдсэн юм байна. Хогийн хонхрох билүү? Шиврийн хвлүү? Чи лавл төмөр замын хүн биш гэж бас нэг бүдүүн авгаа дээрлэхв. Хөдөө хөхөрч гадаа гандаж мал дагаж борлсон л хүн байгаа биз? Архичин гээд ухтаа яадаг юм гэж даваа хэгж үргэлээ. Харваас архичин царайлсан амтан л байна шүү дээ. Хөдөөний малчин хүн гэдэг чинь тос даасан хөрслөг бор царайтай байдаг юм. Энэ ер нь хулгайч байх шүү. Үлгүрээс малгай толгой алга болчихдаг юм. Алив нөгөө цагдаа яасан бэ? Дуудаач гэж эмч хүүхэн чангарлаа. Хар даваа цагдаад очихоос өмнө бушуухан бултгаан бодов. Эмнэлгээс гүүхээр гараад хашаанаас уяатай байсан мориндоо мордохдоо ханган эзний авсан хориод хоньныхоо махыг янзалж хээрийн амтанд уруулсныг мэддэхгүй болгож жиргээд зах дээр аваачиж бөөндлөө. Энэ эмнэлэг дээрээс ч бас чиг гэж давгүй шүү. Сайхүүл энтрийн толгой эргүүлж байж бэлтэргнийхээ дотор махнаас зараад хэдэн төгрөгтэй боллоо. Дахиад жаахан байсан бол бүгдийг зарчих байлаа. Нэг мо онгороо юм мэдэмхэрч бэлтэргнийх биш туулайн мах вайн энтер гэж солиороод балж хашглаа. Ерөөсөө дахиж нэг чонын үүр олж бэлтэрэг нялх байгаа дээр нь авч
Хот орё. Хотоор дүүрэн хувийн болоод улсын эмнэлэг бий. Монголчууд элдвээ юмд амархан итгэдэг гинэн алс гэж бодож байлаа. Тэгээд гэрийн зүг мордохдоо ан хийсэн хүн байна. Хишгийг хүртдэг ёс байна. Ганц шилэм авч хаяаныг балгасан шигээ шогшуулаад харьцгаая гэж шийдлээ. Дэревэнгийн арын нүүрний хүнсний дэлгүүрээс ганц лонх арх эхнэр хүүхдтэй жаахан чихэр бов авч хэлэхгэр том өвөртөн хийгээд мордлоо. Нар доошилж байсан ч харанхуй байхдаа яахав? Ямар хөвчд яваа биш гэж өөрийгөө зоригж олов. Ширхэнцгийн араар гарч нугсан тохой өнгөрч явтал араас нь чон дагахыг мэдлээ. Өндөр цагаан өлөгчөн ширхэнцгийн бургасанд догшин шар чон арын нэг жалганд давааг хүлээж унжжээ. Давааг ширхэнцгийн араар гарч ирэхийг өндөр цагаан харангуйтаа ганцхан уйлж догшин шараа дуудлаа. Гартаа ганц л антуунаас өөр юмгүй замчин хүүхнийг догшин шар тоосончгүй. Худалч хүнд хормойгон шүргэн төмөр зам дээгүүр харайж гараад өндөр цагаантайгаан нийлв. Даваа өвөртөө байгаа архинаас дахин нэг том балгаж аваад бөглөөг нь сайн эргэж таглаад моройн давирлаа. Чонын үнэр авсан моринч эцэн хийгээ мэдэхгүй ухаангүй давхив. Даваа давирах биш харин өөрөө эмээл дээрээсээ малгай шиг хийсчихгүй хичээж явав. Цалиг гэж би ер нь чонын даллага авчаа. Ижил тэнгэртээд нь харагдаж илүү тэнгэртээд нь алагддаг гэлөө. Би тэгвэл илүү тэнгэртэй нь байж гэж монхоглон бодов. Харин буугаан авч гараагүйдээ харамслаа. Буугаа үүрээд зүүн хараагийн гудмаар яаж шогших вүлээ? Ядахна бууны зөвшөөрөлжгүй. Цагдаа шалгавал буугүй гар мохор болж том хусан мунтай үлдэнэ. Тэгвэл яаж чон агнах вүлээ гэж бүр том юм ботож олон чон агнсан мундаг анчи юм шиг өөртөө итгэв. Бүрч харанхуй болчихоогүй болохоор чон арайч дайрахгүй байлаа. Ядахна хүн амтэн машин тэрэгч явдаггүй. Хоёр чон гар мохор давааг элэг барин урд хойно орж гүйлдэнэ. Тэгж тойрч бахтаа тойрог нь улам багасаад байлаа. Шар тохойн гармаар айж сандран гартал гинт ард нь машины дуу гарав. Бурхан аврагч илгээч гэж даваа ойлгов. Машины дуунаар чонч үзэгдэхгүй алга болов. Даваагийн хонж эхнэртэй нь самуурч угаад даваад баригдаж зодон хийж нүдийн таглаад явсан хөл нүцгэн гончиг гэдэг жолооч байлаа. Тэр ч яах вэ? Эр улсын явдал. Чонд бариулах гэж бахад тэр зодоонч яамай. Гончиг даваагийн зүсийг хараад нэг юм болж гэж ойлгосон бололтой машинаасаа бууж ирэхэд салж унах нуу гэж санаа зовмоор харжигнаж хягтансан Ямби 30 нь илдэж чад ном сумаан агссан аврагч Баатар ирэх шиг даваад санагдав. Нулимс цээлэлзэн дуугарах гэтэл хоолой зангираад дуу гарч өгөхгүй байлаа. Дэмийл өврөө уудалж нөгөө архиан гаргаад гончиг руу сарвайв. Майнер архийг авснаа. Эрх биш жолооч ухаантай юм болохоор хулмалзан ийш тийшээ харснаа. Эцгүй хээр юм чинь гэж бодболтой бөглөөг нь авна цангасан үхэрмэт залгилав. Даваач энэ үед тайвширлаа. Ашгүй чи ирлээ. Өвгнийг чинь чон дагаад бариулдгийн даваан дээр чи амьд орлоо гэж даваа хэллээ. Гэгэн цагаан өдрөөр үдээ. Худлаа байлгүйт. Нээрнгээсээ нэрэ бүр 2-2 чон шүү. Үгүй дээ.
нэг нохой л гүйж явж харагдсан. Нохой биш ээ, чон. Би одоо яадаг юм бэлээ? Мүү надтай суугаад л хайрчих. Морио яах вэ? Морийг нь идчих байх та. Тэгвэл миний бууг ав. Харин сумын төлж өгье шүү. Сум оврыг чи ямар мэдэхгүй биш. Ядахна бууны бараанаар цаадуул чинь ойртохгүй. Болохгүй бол буутчихгүй юу? За, морио чонд өгснөөс өөрөөс нь төрүүлж гэрт нь хүрэх хөл нүцгэн гончигт эхнэрээ нэг зайдлуулсан нь дээр байлаа. Гончиг ерөөсө болдгүй ир. Айлын авгаа дээр байж угаад нөхрийн ирэхээр цонхоор нь хөл нүцгэн гарч зугтсан. Өмсөж амжилгүй орхисон гутлаасаа болж баригдаж хөл нүцгэн хоч нэг насаараа зөөх болсон билээ. Одоо ч үхэн үхтлээ энэ хочноос салахгүй үсттэй. Хар даваа гончгийн бууг авч үүрэн дахин зориг орж тэр хоёр чонны ядахна нэгийн чадахгүй унгана гэж гончигт ам гаран үлдэв. Санааг нь дагаад тэгсэн үү гончиг эхнэрлүү нь яарсанда машиныхаа хурдаар давхин одох шиг даваад санагдаж билээ. Тэртээ тэргүй надаас өмнө тэр хоёр амжуулчихна. Нохоо биш. Заалгалдчихгүй л байлгүй. Дэми юм санаа зовж явснаас чонын хоол болохгүй гэл хичээж амьд харья гэж хар даваа бодов. Ер нь аюултай юм байна. Буугүй гарч болохон байжээ. Хэд хоног гэртээ хөвтөе гэж даваа шийдэв. Өндөр цагаан догшин шар хоёр даваагийн гэрийг 10 өдөр шөнө нүд цавчлагүй сахив. Хинч гэрээсээ хол явсангүй. Тэгэхээр нь гэрийнхээ ойролцоо идээшилж оройд хот руугаан үхэр шиг цовж ирдэг 10 адууг нь тэр хоёр уулын тагтад хөөж аваачаад хадан хясаа руу нисгэж нэг сайн цадаж аваад нүхэндээ байсан өвчүү цагаан бэлтэргээ сайн хөхүүлж өөрсдийг нь байхгүйд идэх хоолыг бэлдэж мах гулгиж орхиод дахиад л хар даваагийн руу гүйлдэв. Эхнэрийн гаднаас цавчсан гишүү тэврэн орж ирэхэд орон дээрээ хэвтэж байсан даваа өндийн хөгшөө ерөөсөө эргэжил төв орж үйлжих. Энэ зун нэг хашаа хорооны юм хараад авъя. Нэг их олон малтайч биш энэ уулын мохорт юугаан хийж ганц хэрээрээ байхав. Ямар хүний нүур хармааргүй хэрэг хийж гисэн улс биш гэж хэллээ. Аль хэдийн чамд өглөөд л доромжлуулдаг байсан. Хүү манч удахгүй том болно. Сургуульд чинь 6 наснаас нь оруулах юм гэсэн. Цэцэрлэг юмд оруулж нүдийг нээж гар хөлийн ч гэсэн зөвгшрүүлэх хэрэгтэй байх. Одоо ямар хонь ямаа байх биш. Хэдэн адууга айлын адуунд тавина уу, зарж үрнэ үү? Чи ч гэсэн манаа сахиулж чадваа олж хийж хэдэн цаас олохгүй бол гурилын мөнгөөр суучих гээд байх юм гэж эхнэр нь дуртай наргагүй дуржигнуулав. Чи мөнгөөр тасраагүй. Тэми юм ярих юм. Энд байхад замын жолооч хавийн чон хоёрт дарлуулж гүйцэлээ. Хэрхэд очиод хормоо хотон хомж явахгүй бол хот хүрээгээр нэг хүний хэл ам болно шүү. Чи баг солиор. Хормоо минь дэлгээстэй байсан бол чи хүүтэй болох байсан уу? Миний хүүхэд муу юм уу гэж хар давааг зориг муутайхан хэлэхэд хавчиг толгойтой онгор нүдтэй том хөлтэй хүүхэд чинь чамааг л дуурайсан байгаа үсттэй. Энэ хараа бороогийн нутагт чам шиг ийм содон хачин юм байдгийм үү гэж эхнэр нь шатав. За тэр яах вэ? Энэ хэдэн адсаг яагаад ирэхгүй байна? Би нэг дуран даатгая гэж даваа хэрвлээс бултах аргаан олж гутлаа яаран өмслөө. Гэнт нөгөө цагаан үлэгчин шар эр чон хоёр нүдэнд нь харагдаж гэрийн тойроод гүүгээд байгаа мэт айдас төрөв. Тэгээд
салгалсан гараараа орны хөлийн хөндийгөөс буугаан авч гарлаа. "Буугаар яах нь вэ? Дурангаа аваач" гэж эхнэр нь араас нь хашгирснаа дуранг нь орны толгойноос авч араас нь гарлаа. "Нөгөө мо адсгнууд чинь алга шүү. Чонд баривлсан байлгүй" гэж хар даваа хэлээд уурандаа дурангаа шидэж шахав. "Ир хүн адууга адсах гэдэг юм уу? Хямар сүлд чинь өгөх байгаа та. Хэдэн нялх бэлтрэг суйлсан нүгэл чинь дуусахгүй нэ. Одоо юу л үзэгч нь үлдээд байгаа бол тоо" гэж эхнэр нь уурлав. Адуу нь тэр шөнө ирсэнгүй. Маргааш нь эрэлд морддог юм уу гэж байтал хүүн гинт халуурав. Бүр хамаг бие нь халуу шатж амьсгалж чадахгүй шахан болж хуурай уруулаа өмөлзүүлэн уйлж чадахгүй байлаа. Ойр хавь эмчгүй. Төмөр замын тоочиг хүртэл хөөхөн зайтай. Төмөр замын айл биш болохоор утсаар дуудаад ч эмнэлгийнхэн түргэн ирэхгүй байж мэднэ. Дартийн шорон луу хүүгэн авч очихоос хар даваа сэжиглэв. Хөөрхи хүүгэн өвдсөн ч гэсэн шоронгийн босго давуулмааргүй байлаа. Эмчийн дуудыг ихэд хүүн хоригдл биш болохоор бас ирээч үү гүйч үү дэмэл цаг алдна. Эхнэр нь юугаач мэдхэн байж хүүгэн тэрэн уйлна. "Би хүүгэн тэрч тоочиг ороод шөнийн галт тэргээр явчихъя. Чи зүгээр л сурснараа модны машинаар очно үз. Би явлаа" гэж даваа зарлиг болгов. "Тэгээд түргэлж үзээчтэй." "Би явлаа. Цаг алдах чи билүү. Хүүгэн үртлөөд бууга үүрээд явъя. Сүрэг чонол дайрав гэж хаяа хий буудаад явхад аюулгүй" гэж даваа хэллээ. "Би сунлаач болсон явах юм уу?" "Хэрэггүй. Дээш явсан 3 машины ганцсан ч гэсэн буцах байлгүй. Чи суугаад араас ирээрэй. Би шууд л эмнэлэг орно" гэж даваа хэллээ. Түүнтэй ийм үед маргаад хэрэггүй гэдгийг эхнэр нь сайн мэднэ. Бууныхаа хүхээнд сум дүүргээд элбэг сэгсүргэн дээлээ өмсөж өвөртөн хүүгээ хийгээд даваа мордов. Сартай сайхан шөнө байлаа. Өндөр цагаан өлөгчин догшин шар хоёр давааг гэрээсээ нэлээн холдож шиврийн бургасанд ороход нь араас нь дагав. Даваа гинт буу тавив. Өөрсдийгөө мэдчихэж гисэн хоёр чон голын бургас руу орж сэм даглаа. Даваа дахиад л буудлаа. Шиврийн үзүүрт ирээд жижиг гүвэн дээр гарч хоёр чон хойд хоёр хөл дээрээ оцойн босч эргэн тойрноо ажиглав. Хинч юу ч харагдсангүй. Хоёр чон улаандаа гарч даваагийн араас замаар орон шогшлоо. Айсан хүн эргэж буудаад энэ шөнийн харанхуйд онохгүйг хоёр чон мэдж байлаа. Гинт ард нь чимээ гарахад даваа эргэн харж ч амтсангүй. Морин навтасхийн хойд хоёр хөл дээрээ суун тусснаа хажуу тийшээгээ унахад даваа айсандаа тасаньсан нүдээ нээвл догшин шар азарган чонын кинон дээр харсан матрын их шиг том ам ард зайж том шар шүднүүд тонгорог мэт уртас соёонууд харагдахад өөрөө мэдэлгүй өвөрдөх хүүгийн гараараа дарсан нь түүний хамгийн сүүлд мэдэрсэн юм байлаа. Догшин шар даваагийн морины хондлоо дээр үсэрч гараад зогтосчээ. Даваагийн өрөөс хүүгийнх нь хоёр харнууд гялалзсан түүнийг ширтэн байв. Уйлж байгаа үгүйг нь ч мэдсэнгүй. Тэгснээ даваагийн ар шилэн дээрээс өмхөн аваад хажуу тийш морьтой юутай хийтэн унгалаа. Хүүн аавынхаа өрөөс суг үсрэн улаан зам дээр унав. Морийн ураагүй болохоор өндийн босч гөлмөө дэрвүүлэн харанхуй руу давхин оджээ.
Даваа амьтай байлаа. Хоёр чон морьных нараас явсанчгүй зам дээр хэвтэж байгаа жаалхуу бархиран уйлж байгаа нь шөнийн нам гүмд их л тод сонстон. Өндөр цагаан өлөгчин чон хүүрөө очиж өнгийн харснаа үнэрлэв. Нялх амьтны зөөлөн дулаан сайхан үнэр. Ихэнх нь сүүний үнэр ханхалж байваа. Өндөр цагаан өлөгчин өөрийн өвчүү цагаан паацгаар бэлтэргээ санав. Тэгтэл сэтгэл нь уяраад ирвэ. Ерөнч чон нялх амьтанд соёогон хүрэхгүй л дээ. Тэртээ шиврийн аманд машины гэрлэг ялс хийлээ. Өндөр цагаан өлөгчин жаалхуугийн өлгөнөөс зууж замын дэргэд аваачиж тавилаа. Хүн гэдэг чонноос дор амьтан гэж юу? Шөнийн харанхуйд давхиж яваа машины жолооч дайрчхаж мэднэ гэж болгоомжилсон нь тэр байв. Даваа замын голд хэвтэнэ. Очиж үнэрлэвэл амь нас нь холдож зүрхнийх нь цохилох чимээ удаашран бүдгэрсээр байгааг сонсов. Жолооч түүнийг харах үгүй нь өндөр цагаан өлөгчөнд хамаагүй байлаа. Тэртээ тэргүй машин эрхийг хүлээхгүй юм чинь хоёр чон амь алдсан бэлтэргнүүддээ чимээ өгч өшөөгч нь авлаа гэж хэлж байгаа юм шиг зэрэг уйллаа. Тэгээд харанхуйн дунд уусан алга болвоо. Жаалхуугийн ээж жигэгийн суусан модны машин гэрлээ гялалзуулан их л хурдтай ойрцсоор байлаа. Хоёр мандал хайрхны оройд бурхад чуулдаг гэлцдэг нь үнэн ажгуу. Зохилог бичсэн Дөнгөтийн цоодол 2006 оны 12 сарын 5. Уншсан Эрхэнбаярын Баддорж 2025 оны 5 дугаар сарын 1.